Манайд бол 1990-ад оноос өмнө ерөөсөө нэг олон нийтийн эмэгтэйчүүдийн байгууллага нэг л байлаа шүү дээ. Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэж Бангкок дэх Нүүбийн эдийн засгийн нийгмийн хөгжлийн комисс гэж байдгийн тэрүүнд ажиллаж ирсэн. За тэнд ажиллаж байхдаа эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллагуудын тухай нэлээд ойлголттой болсон. За тэгээд бусадын Таиланд, Филиппин зэрэг орнуудын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний талаар нэлээд судалсан. Тэгээд хурж ирээд энэ Монголд эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллагуудыг идэвхжүүлэн орныхоо улс эдийн засгийн нийгмийн амьдралд оролцуулах нь зүйтэй юм аа гэж ойлгосон юм. 90-ад оноос бол нэлээд хэд хэдэн төрийн бас байгууллагууд байгуулагдаж эхэлсэн эмэгтэйчүүдийн энэ олон эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллагуудыг нийлүүлж нэг үндэсний сүлжээ тийм болох нь зүйтэй юм аа гэд бүгдөө оролцоод ярилцаад тэгээд энэ үндэсний сүлжээ байгуулахын талаар гарын үсэг зурж бүрийн тунхаг маягийн гарын үсэг зурж байгуулсан юм. 2006 оноос бид энэ эмэгтэйчүүдийн нүдээр гэсэн ийм сэдвээр чуулган хийж эхэлсэн юм. Энэ жил болгон нэг сэдв аваад одоо энэ жилийнх нь төрийн хариуцлага гэсэн том сайн сэдв авсан байна. Энэ нь бас маш би энийг маш дэмжиж байна. Ягаад гэвэл одоо үед бол үнэхээр манайд энэ хариуцлага гэдэг юм газар сайгүй. За тийм төр тусмаа төрийн хариуцлага бол одоо хамгийн их шаардлагатай болж байна. Тэгээд энэ чуулганаар эмэгтэйчүүд маань энэ асуудлыг ингэж авч хэлцэж байгаа нь үнэхээр одоо сайн байна. Монфемнет гэдэг эмэгтэйчүүдийн байгууллагуудын сүлжээ их том 10 жилийн тэртээ их том юм санаархаж эмэгтэйчүүдийн нүдээр хийдэг жил тутмынхаа одоо чуулга уулзалтыг бий болгосон л доо. Тэгээ 3 зорилт тавьсан юм. Тэр нь юу вэ гэвэл нэгдвэл айл болохоор сайн чанартай илтгэлүүдийн үндсэн дээр одоо төр засгийн хөгжлийн явуулж байгаа хөгжлийн бодлого гаргасан шийдвэр дүн шинжилгээ хийж тэгээд дүн шинжилгээ хийх тэр чадварыг нэмэгдүүлэх ийм нэг зорилго тавьсан. Энэ нь бол альва улсын иргэн хүний хувьд бол жинхэнэ иргэн хүний хувьд бол маш их чухал чадах юм. Хоёрд ямар зорилго тавьсан бэ гэвэл иргэд өөрсдөө сайн дураараа цуглараад хэнээс ч хараат бус байдлаар санал бодлоо солилцох, хөгжлийн улс орныхаа хөгжлийн чухал асуудлуудыг хэлэлцэх тийм хараат бус орон зай бий болгох ийм зорилго тавьсан юм. Энэ орон зайвал маш их хэрэгтэй байдаг. Нэг ялангуяа өөрийгөө арчилсан гэж нэрлэдэг нийгэмд. Гурав дахь зорилго ямар байсан бэ гэвэл энэ нь бол эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг чадахжуулах. Чадвал тэгээд бусад одоо хөдөлгөөнүүдийг татан оролцуулаад тэгээд тийм нэг нэгдмэл иргэдийн нэг цул болох улс үндэстнийг бий болгоход бол бас маш их том одоо хувь нэмэр оруулж байна гэдэгт бол би бол хувьяасаа бол маш их бахархаж явдаг. Монголын эмэгтэйчүүдийн төрийн бас байгууллагууд нэгдэж сүлжээнд хамтран ажиллах болсноос хойш хоёр янзын эрхлэх хэлбэр бол өөрөө ирэхгүй хөтлөгдөж ажиллаж байсан л да. Нэг нь бол яах вэ гэхээр бид нар үнэхээр сүлжээгээрээ хамтарч ажиллаад төрийн бодлого нөлөөлөхийн тулд биднийг холбож байгаа тэр гол сэжим нь юу байх юм бэ гэдэг. Тэгээд тэр сэжим нь бол яах вэ гэхээр зарлага үйл ажиллагааны чиглэлээр нэгдэж хамтран ажиллахаас гадна үнэт зүйл зарчим бол биднийг суур болж нэгтгэж байх хэвээр. Бид нар энэ нэгдмэл чанараа ямар одоо механизмаар хангаж байх хэвээр вэ гэдэг тэр нөгөө эрэл хайгуул байсан. Өөр нэг эрэл хайгуул нь бол бид нар иргэний нийгмийн байгууллагуудын хувьд иргэдтэйгээ ямар сувгаар холбогдох юм бэ? Тэр сувг нь юу яаж болох вэ гэсэн тийм бас эрэл хайгуул байсан. Тэрний үндсэн дээр бол ямар шийдэл төрсөн бэ гэхээр ерөөсөө эмэгтэйчүүдийн нүдээр энэ төрийн бодлого шийдвэр амьдралын нөхцөл байдлууд бас улс орны дүр зураг ямар харагдаж байна вэ гэдгийг бид нар дүн шинжилгээний үндсэн дээр гаргаж ирэх гэсэн тийм нөгөө шийдэл байсан. За эмэгтэйчүүдийн нүдээр чуулган маань төрөөс хэрэгжүүлж байгаа хүн амын бодлого эмэгтэйчүүдэд яаж хүрч байгаа дээр дүүс шинжилгээ хийж анализ гаргаж ирдгээр онцлогтой. Тэгээ энэ үйл ажиллагаанд нийгмийн бүх бүлгүүдийн төлөөллүүдийг оруулж чаддаг. Жишээлхэд одоо манай байгууллага
эмэгтэйчүүдийн нүдээр чуулганд сүүлийн жилүүд маш идэвхтэй оролцож байна. За 12 онд бид нэр эмэгтэйчүүдийн нөхөн өрчгүй эрүүл мэндийн эрхийн асуудлаар ихтгэл тавьж байсан. За тэгээд 13, 14 онд ч гэсэн бид нэр зохион байгуулалтанд нь ороод ажиллаж байгаа. Тэгээд энэ чуулган маань бидний одоо нөгөө өөрсдөд нь тулгамдж байгаа асуудлаа гаргаж ирэх шийдвэр гаргагч нарт асуудлаа хүргэх тэр гүр маань болт юм уу гэж би боддог. Эмэгтэйчүүдийн нүдээр элчүүдний тулгарсан асуудлыг хүртэл энд гаргаж тавьдаг нийгмийн үнэхээр хамгийн тулгымгц асуудлыг бодтойгоор дүн шинжилгээтэйгээр гаргаж тавьдагт баярлж явдаг юм аа. Тэгээд өнөөдөр бид нар бас энд оролцож байгаадаа баяртай нь яагаад гэвэл бас биднэрт тулгымгц асуудлыг энэ өдөр ч гэсэн ярилцаж хилцэх болохоор бид нар үүгээр дамжуулаад өөрсдөд тулгарсан нийгэм тулгарсан асуудалд хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаамаа. 2009 оноос хойш 6 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа залуу эмэгтэйчүүдийн доо хоолой формоос гарсан санал санаачлах шаардлага эмэгтэйчүүдийн нүдээр чуулганы оргил цаг дээр танилцуулагдаж чуулганаас гарах нөлөөллийн ажилд хавсран явдаг байгаа. Энэ Монфнет үндэсний сүлжээнээс залуу эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлууд хөгжилд анхаарч байгаа томоохон илрэл гэж хардаг. Нөгөө талаар энэ нь ирээдүйн эмэгтэйчүүдийн нүдээр чуулганыг амжилттай зохион байгуулах төвийн хоорондын залгамж холбоогоо бэлдэж байгаа үйл явц гэж хардаг. Энэ чуулганы үр дүнг бид нэр хүлээхдээ төрийн бодлогод гаргаж байгаа санаанууд нь тусч байх ёстой гэдгийг бид нэр үр дүн болгож хүлээж байгаамаа. Тэр үүднээс нь тодорхой механизм одоо байх шаардлагатай. Энэ нь бол гаргаж байгаа санаануудыг төрийн бодлогод яаж тусах вэ? Төр өөрөө энэ талаар хүлээж байгаа хариуцлага, хүлээж байгаа үүргээ хэрхэн тодорхойлох вэ гэдэгт бас дараагийн алхмуудыг хийх байхаа гэж найдаж байна. Эмэгтэйчүүдийн нүдээр чуулганы ач холбогдол бол улс орны улс төр эдийн засгийн нийгэм соёлын асуудлаар гарч байгаа хүндэр бэрхшээлийн тухай энэ асуудлыг даван туулах эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох тэдний одоо хүсэл эрмэлзлийг илэрхийлэх энэ хамтын одоо чуулган юм аа. Ардчилсан хүмүүлэг иргэний нийгмийг согслон байгуулахад төрийн хариуцлагын асуудал хамгийн чухал байгаа учраас энэ чухал асуудлаар идэвхтэй оролцож өөрсдийнхөө байр суурийг тодорхой илэрхийлнэ байхаа гэдэгт найдаж байна. Эмэгтэйчүүдийн нүдээр чуулган хуралцсанаас хойш нэг 10 жил өнгөрсөн байна. Энэ 10 жилийн хугацаанд маш их идэвхтэй, дайчин, тууштай цар хүрээг улам өргөтгөж олон одоо чадварлаг эмэгтэйчүүд тэр битгэл эрэгтэйчүүдийг татан оролцуулж аваад үнэхээр одоо их баяртай байна. Ингээд бүгдээрээ цаашдаа нийгмийг өөрчлөх энэ урт аяндаа улам одоо хамтарч, нэгтарч улам зорилготой, улам тодорхой ажиллахыг та бүхнээсээ уриалж байна. Тэгээд 10 жилийн ан минь түргье. Эмэгтэйчүүдийн байгууллагууд маань ингэж өргөж, өсөж, өргөжиж улам одоо цар хүрээний үйл ажиллагааныхын цар хүрээн ингэж өргөжж байгаад би баяртай байна. Манай энэ чуулганд оролцдог бүх хүмүүс бол бахархдгийг бол би мэднэ. Ингээд 10 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа эмэгтэйчүүдийн нүдээр чуулганд гар бие оролцож байсан эд ис ширхэг бүхэнд 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе. За чуулганд оролцож байгаа бүх эмэгтэйчүүдтэй амжилт хүсье. Баярын мэндийг хүргэе. Амжилт хүсье. Чуулган маань өөрөө эмэгтэйчүүдийн нүдээр Бүгдээрээ хамтдаа ардчилсан хүмүүлэг иргэний нийгмийг согслон байгуулахад хүн болгоны тэгш оролцуулсан үнэцүүл зарчим бол биднийг суур болгож нэгтгэж явах ёстой.